여기 쉐리코 왔어. 도둑장 시골 뒤에서 길드산 하나 없지. Сайн бацхан уу намайг үздэг хөрхөн хүмүүстээ бүгдөө нэр өдрийн мэндийг хүргэе. За тэгээ надад ингээд дуулгах бүр маш олон шин содон зүйл байна. За бичлэг хийгөө ингээ баг 1 сар болсон. Өнөөдөр болохоор 7 сарын 26-ны өдөр Монгол явж ирээд тэгээ зөндөө олон сонин сайхан зүйлүүд боллоо. Тэгээ тэрнийхээ хамгийн томыг нь та нартай ингээ танилцуулъя гэж бодож байна. Тэр юу гэж? Сараа! Монголд байж хад Паскал надад ингээд гэрлэх санал тавьсан байгаа. Тэгээд би маш жаргалтайгаар тийм ээ гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ үйл явцаа одоо юу ч алсан ингээд танарт ингээд үзүүлье заяа энэ хойноос. Тэгээд энэнийхээ араас би яг одоо болсон процесс тэрний талаар ингээд дэлгэрэнгүй яриад явъя. Тэгээд та нар маань одоо ямар ч байсан болсон процессыг ингээд үзээрэй. 그때 무슨 과일들 시작시간 비었어. 그래서 여기 쉐리코 왔어. 도둑장 시골 뒤에서 길드산 하나 없지. Where are you guys from? Germany. Okay. Welcome to Mongolia. Okay, this is my last song. За тэгээд ингээд болсон үйл явдлыг та нар маань ингээ гоё үзсэн үү те? Миний бүгжийг ардаа гоё ягаад те. Энэ маань ингээ жоохон гулгаад байгаа л да. Паскал ингээд надад ерөөсөө юм зүудэг бүгж байдаг байхгүй ягаад тэгэхээр ажил дээр ерөөсө бүгд зүүж болдгоо ягаад тэгэхээр ариун цэврийн үднээс тэмдэглэлээр ажиллаж байгаа учраас гээд тэгээ урт хумстай бас байж болдгоо учраас би ерөөсө юм хумс тэгээд бүгд мөгч нэмэрс зүүдэг байхгүй юу тэгээд надад нэг амар том бүгж өгдөг байхгүй юу тэрийг л ингээл харж байгаа л давхуулаад хийсэн юм шиг байгаа тэгээ энэ маань ингээ жоохон гулгаад байгаа тэгээ би тэр нэгд өдөр юу руу явж Паскал интернетээс авсан газар руу очиж ювелир буюу одоо тэгээ алтан мөний тийм газар руу очиж юу байна бүгжөө жижигрүүлэхээр өхөн. Тэгэхээр би 2-7 хоногийн турш ингээд бүгжгүй байна гэсэн үг. Тэгтээ яг ингээд бүгж маань юм хөөрхөн за. Йоо гоё ягаад тий. Тэг би ингээд айгаад байгаа жоохон ингээд хөдөлж барихаар юу ачих тэгээ сугарчих үү дээ гэж бас гайгүй л байгаа. Усанд орохоор авч мамч тавьчаал байгаа л да. За энэ гэрлэх санал авсан үйл явдал маань хэзээ болсон бэ гэхээр 7 сарын 8-ны өдөр болсон байгаа. Паскал бид хоёр чинь 7 сарын 6-ны өдөр Монголд ирсэн байхгүй юу? Тэгээд уг нь бол 7 сарын 7-ны өдөр хөдөө гарын маань гэдээ ярьжсэн байхгүй юу? Тэгээд тэр маань жоохон худлаа олоо. Тэгээд 7 сарын 8 давг ингээ хөдөө гараа гэжсэн чинь Паскал ингээл заавалчгүй л тэр нэг ресторан руу очиж хоол идэнэ гээл. Тэгээ нөгөө манай найзуудаас хамт байсан болохоор тийш ингээд хамт явж хоол идэнэ гээд тэгээ завгаас 2-7 хоногийн хугацаанд байхдаа тийм ингээд нэг юм гоё ресторанд ороод нэг хоол идчихье гэд бодсон байхгүй юу. Тэгэл тэр ресторан руу ингээл бүтээж чи хамаг гоё дээрээ тавиал тэгэл нөгөө хамт явж байсан найзуудаас ингээл бүгд хамаг гоё дээрээ тавиал тэр чинь бас ингээ амар гоё ресторан байсан байхгүй юу. Гая гээд Мишель Экспогийн тэнд Little Venice гэдэг шинэ газар нэгдсэн билээ шүү дээ тий. Тэрний яг ингээд хойд талд нь ийм өндөр шилэн барилгаас 21 давхарт нь лөө 22 давхарт нь тэндээс ингээд хотын харагдах үзэмж ингээд аймаг гоё харагддсан байлээ за. Тэгээ ингээд та нарын харсанчлаа ингээд чойжо ирээд ингээд дуулж исэн байгаа зү амар гоё. Тэгэл ингээд чойжо одоо ингээд энэ гэрлэх санал болох гэж гэдгийг ингээд одоо зарлсан за. Би чи ингээд хамаг үйл явдлыг Паскал ингээд яаж байгаа байхгүй юу? Орчуулж өгөө байж байгаа байхгүй. За одоо энэ дуу чи ингэж ингээл нэг мэдсэн чи орчуулал байжсэн чи Паскал босоол ирдээ. Ингээд тэгээд босч ирэнгүүтээ карманаас юмаа гаргаж ирэл өвдгөн дээр суугаа явцсан заяа. Тэгэл би яг тэр мөчийг шууд ингээл ойлгоод аим хурдан нэлмэс гараал ирсэн за. Би урд нь ингээд боддог байсан байхгүй. За би хэрвээ ингээд гэрлэх санал тавих юм бол ингээл амар баярлал өсөрч цогцоол ингээл бүр амар сэтгэл хөдлөө гаргаал ингээл баярлах бах та хязгаарч уйлна гэж юурээс бодож байгаагүй заяа. Тэгсэн чинь бүр ингээд бүр хөтлөө уйлсан за амар хурдан уйлал асгартлаа уйлсан за. Тэгэл тэндээс хүмүүс ингээл бүгдөө
амар хангалаатай хамт ингээ гоё баярлал за амар хөөрхөн байсан тэл ингээл зураг аваад тэгэл тэнд ихлээл ингээ цоож ингээ хэлж байгаа хгүй. За энэ ингээд одоо бүгдөө нэг юм зүйлийг ингээ гэрч болгож байгаа шиг байна. Ингээд энд нэг хос ингээ чинээр амьдралаа эхлэж байгаа шиг байна гэл хэлээл. Тэгээд тэн чинь ингээ харангуйс ахгүй заална. Тэгжсэн яг чожо тэрийг ингээл зарлаад тэгэл бүх гэрэл насаал ингээл гэрэл ингээ над дээр ингээ тусаад хүрээд ирсэн. За тэгэл Паскал босоол өвдөгдөөрөө ингээл суугаад бүгж гаргаж ирэл ингэж байгаа хгүй юу. Тэгээ Паскалаас өөр юмд амар сандарсан. За ингээд бүр угнаал ингээд амар зөндөө болоо ингээд юм бэлтгэх гээд үг мөг бэлдсэн байсан гинэ. Тэгээ тэрийг дараа нь надад хэлж байгаа хгүй. Би уг нь ингээд амар их юм ингээд хэлэхээ бэлдсэн байсан. Тэгээ тэр нь юу юм гэсэн чи ингээд миний амьдралд гэрэл гэгээ ингээд аз жаргалыг авчирсан ингээд чамтай байсаас хойш миний амьдрал ингээд утга учиртай болж байгаа гэл тэмхүү мэмэрхүү хэлчихсэн гинэ. Тэгээ ингээд бүр амар сандарсан. За яаж ч тийм ингээд амар олон хүмүүс байсан болохоор тэгээ сандраад ингээд надаас зөвхөн одоо чи ингээд надтай гэрлэхийг зөвшөөрч гинүү гэж асуусан заяо. Тэг ингээд сандарсан ингээд мэдэгдэж байгаа байхгүй юу? Энэ бүгжийг энэ миний энэ хурал хийж өгсөн байхгүй эхлээд тэг ингээд амар сандарсан. За энэ ингээд чичрээ бүр ингээд ингээд байсан. За амар хөөргөн. Йой. Тэгээд энэ бүх одоо гэрлэх саналыг тавих үйл явцыг Паскалд мэдээж гадаад хүн юм чинь ганцаараа Монголд очиод тэр ингээд зохицуулж чадахгүй шүү дээ. Тэрэнд нь бүгдөөрэнд нь манай найз Ану маань тусалсан билээ. Тэгээд энэ бичлэгийг далимдуулаад Ануудаа маш их баярлаа гэж хэлье. Манай Паскал туслаад тэг ингээд хамтдаа гоё ийм сайхан өдрийн маань дурсамжтай гоё байлгахад тусалсанд маш их баярлаа гэж хэлмээр байна. За тэгэл ингээл ядчих байгаа шүү дээ. Тэгэл араас нь ингээл чожо гитараараа ингээл дахиад юугаал заяа. Гоё юугаа тоглоал хөгжмөө тоглоал тий. Тэгээ чожо гэж юм ингээд баахта карашлт гэсэн байхгүй чожо угнал ингээл аим гоё ах шүү дээ. Тий ингээл амар гоё урцтай гоё дуулдаг тий. Тэгэл дуунууд мөрөнд угасаал ингээл бүгдээр сонсдог гэсэн шүү дээ. Тэгэл чожо тэнд ингээл зогсчихдаг байхгүй дараа нь ингээл тэр мөр ингээл бүх юм үйл явдал болж дуусны дараа. Тэр би нөө зураг авахлахаас санаа зовоод хэлж чадахгүй байсан байхгүй тэгсэн чи Паскал очиод чи юунд санаа зовоод байгаа би очиж баярлаа гэж хэлчихэд ирээд ингээд хойл хам зураг авах эхлэн би үгүй гэд бүр санаа зовоод тэгсэн чинь Паскал тийш очиод чожог дагуулж ирээд тэгээд ингээд хамт гар мар бариад тэгээд зураг авуулсан за. Йой брэвэр гоё яасан. Ингээд сүү тавьсан эмхтэй боллоо шүү дээ би. Би тэгээ тэр үед ингээд бодсон хүмүүс хэлэгчдэг байж дээ гэж бодсон. Тэгсэн бол ингээд гоё харагдсан байхгүй юу. Гэтэ яг хүмүүс хэлэглээгээд уг нь би ингээд өглөө нь хүмүүс хэлэх цаг авчихсан байхгүй юу. Тэгсэн чинь тэрэндээ явж чадаагүй өглөөний 7 цагт байсан баха. Тэгээд өмнөх өдөр нь тэгсэн чинь нөгөө гэрлөө явах шаардлагатай болоод ягаад тэгэхээр би нөгөө бит хоёр аав ээжүүрийн машиныг авчихсан байхгүй юу. Тэгээ маш дугаар нөгөө 8-аар төгссөн 3 өдөр явж болохгүй учраас гэрлөө очиж нөгөө хөдөө явахаас өмнө илүү дугуй хэлэгч мэлэгч авах шаардлагатай болох хэрэгтэйсэн болохоор 2 өдөр ингээд явж байгаа л шүний 2 цагийн үед үлүүдээ гэрлөө явчаад тэгээд дугуй муугаа авчаад тэгээд ирсэн байхгүй юу. Тэгээд 2 өдөр гэрт очиж байжсэн чинь ээж Паскал утгаар тийм дээл хийлгсэн гээд одоо тэр миний юун дээр гэрлэх санал тавьж байгаа бичлэн дээр өмссөн байгаа юм хөрхөн плажин дээл байгаа. Энэ болохоор юм цамцсан байхгүй надаа юм хоёрыг хэлгэж өгсөн. Нэг нь болохоор юм цамцсан. Тэгээ нэг нь болохоор юм палажин. Паскалын болохоор яг энэ шиг юм цэгрэнгүүтэй гоё бас юм цамцарх юм байгаа. Тэгээд аав ээжтэй баярлаа юм гоё цамцсан юм хэлгэж өгсөн. Тэгээ би 2 өдрийн шөнө гэрлөө очиж дугууны хэлэх мэл юмнуудаа авчаад тэгсэн чинь ээж надад энийг өгөөд тэгээд энийг авчаад тэгээд чинь ингээ бензиний хомсдолд орсон гэд хүмүүс тэгээ заяа. Тэг ингээд манай бензиний танк нэг 3 шонтол ягаадсан байхгүй юу. Тэгэхээр за бас хөдөө явахаас өмнө дүүргчтэй гэж бодвол тэр манай аав ээж чинь баруун салаад байдаг байхгүй юу. Баруун салааны бүх колонкоор орсон чинь бүгд ингээ бензингүй за одоо бензин байхгүй гэл тэгэл би бодчих юм чи хүүдээ гэл. Тэг бид чинь ингээ ярьсан 3 өдөр тэр ресторанда хоолоо идчихээ тэгээ очиж унтчаад тэгээ үүрээ 4 цагийн үед хөдлөн гэд ярьсан байхгүй юу. Тэгэж ингээ бензин авах боломж олдохгүй тэг ингээ машины номер гарахгүй гэд амар асуудал байгаа байхгүй юу. Тэгээд би гэрээс 3 цаг 30 минутын үед ч юм уу дүүтэйгээ хамт гараад баруун салаанаас гараад тэгээд ингээ тэр хэм бензин колодыг бүгдийг ингээ хайж аваад ерөөсө бензин алдахгүй заа ёо ямар хэцүү юм чи. Тэгээд нөө гандангийн тэнд байдаг нэг Петровс дээр бензин өгж байна. Тэн дээр бүр ингээ цагжангаа ойжилж нэг бензин авсан заа ёо цаг 30 минут ч юм уу баг. Тэгж байгаа 5 цагийн үед 3 дахь өглөө гэсэн үг тэгээд 5 цагийн үед гэртээ орж ирээд нөгөө юунд 7 цагт авсан хүмүүсний цаг маг тэрлэгөө явах худлаа олчих юм чинь тэгээ би хүнлүүнд гэлс ингээд юу ачаад мессежчээд би ингээд асуудал гараад юунд авсан цагтаа очиж чадхааргүй уучлаа гэд хэлчихэд тэгээд ингээд унтаад өгсөн байхгүй юу 3 өдөр тэг ингээд хүмүүс хэлж чадаагүй юм тэр уг нь хүмүүс хэлсэн бол гоё лсэн мат гэхдээ яах вэ ингээд бүгдвэн амар хөөргөн бүгд за эхэндээ ингээд тасахгүй амар эвгүй байгаад идэм билээ шүү дээ тий одоо ингээд тасцсан
Тэгээ одоо 2-7 хоногийн хугацаанд энийг жижигрүүлэхээр өгнө гэхээр бас тасахгүй юу байх юм болов. 1-7 хоногийн хугацаанд баг 10 хоногийн хугацаанд л одоо би ч бүгд зүүж байгаа шүү. Тэгээ 2-7 хоног ч юм уу баг. Тийм байна. Тэгээ энэ бүгжин дээр юу ааж болно гэсэн бас гравир нь болж болно гэсэн. Одоо энэ дотор талд нь ингээд бичүүлмээр байгаа юм ингээд бичүүлж болно гэсэн. Тэр ингээд Паскал бодож байгаа гэсэн одоо. Тэгээд тийм байна. За тийм л энэ да. Тэгээд одоо ингээд цаашаага бодох бас өөр асуудлууд байна. Яах вэ гэхээр би ч одоо Германы иргэншилтэй биш тий. Оршин суух зөвшөөрлөлтөөр ингээд явж байгаа. Оршин суух зөвшөөрөл маань 2029 оны 10 сар хүртэл байгаа. Тэгээ би ингээд гэрлээд яах юм бол одоо Германы иргэншилтэй болох юм уу? Яах юм те? Ер нь одоо энэ үйл явдал яаж цааш явах вэ гэдэг талаар ингээд сайн судлах хэрэгтэй байна. Тэгээд одоо бид өөрөөс ингээд хурмаа төлөвлөх хэрэгтэй байна те. Манай гэрийнхэн ингээд Герман руу ирж чадахгүй. Паскалийн гэрийнхэн Герман руу явж чадахгүй. Тийм болохоор бид өөр одоо хурмаа яах вэ те? Монголд нэг хийгээд Герман нэг хийх үуч гэж бас бодсон. Тэгэнгүүтээ эсвэл хоёлаа ингээд зүгээр штанд замтлыг ингээд те гэрэлчээд одоо нөгөө юун дээр яг бүртгүүлэх газар очиж ингээд бүртгүүлж ячаа тэрнийхээ араас Паскалийн гэрийнхэнтэй ингээд нэг жоохон хоолунд идээд ч юм уу те нэг юм жижигхэн цамархан үрэн тэгж хоолунд идэж ячаад тэрнийхээ араас ингээд амар гоё аялал хийлгэж бодоод байгаа байхгүй бас тэгвэл бас зүгээр ч юм шиг те хөрөмийн ч угаасаа амар их зардал штэ надад угаасаа тийм амар гоё хөрөм хийн гэсэн тийм фантази энэ байдаггүй за нөгөө бусад одоо охтууд чинь нэг тийм гоё мөрөөдөлтэй байдаг штэ бас гой цагаан палаж өмсөөл ингээл те юуны өмнө зогсоол альта гэж германаар ярьдаг одоо нөгөө зогсдог юмны өмнө зогсоод ингээл би биндээ хэлэх үгээ хэлээл гой ингээд чамтай гэрлэхийг хүсэж байна юмсч нэгэд хэлвэл бас уг нь гоё ч юм шиг гэрнээсээ надад яг хуу тэгтээ тийм амар тийм хүсэл мөрөөдөл бол байхгүй заяа яг бүр амар том хөрм хийн мин гэсэн ч юм уу тиймэрх юм бол бодол байхгүй тэрний оронд тэр мөнгөөрөө гоё ингээд аялж маялаад явбал бас гоё юм шиг тий. Тэгвэл гоё битэр Малдив ороод тэнгүүтээ Америк ороод тэгээд Канада орё энэ гэж бас яриад байгаа байхгүй юу? Битэрийн гоё мөрөөдөл чинь Нью-Йорк байхгүй юу? Тэгээд замаараа ингээд Торонто ч юм уу тий тиймэрхүү юм ороод тэг Малдив нүүдүүл бас гоё юм болов гэж ярьж байна. Гэтэ ингээд ер нь л илүү ингээд ярилцах төвшин дээрээ явж байгаа гэсэн үг шийдэгдсэн юм бол октосоо биш. Тэгээ бас ингээд нэг амьдарч байгаа юм чинь тий гоё аав ээж тэгээ гоё хөрм хийвэл гоё ч юм уу гэж бодох юм тий. Тэгээ Монголд очиод ер нь ингээ хурим хийвэл яг хідэн төгрөгийн төсөвтэй болдсон бол гэж бас гайхаж байна. Тэгээ нэг 100 хүнтэй хуримж гэх юм уу тийм байвал ер нь хідэн төгрөг орчин болдог бол тэгээд ер нь ингээд тэгээ оршин суух зөвшөөрөлтэй байж байгаад ингээ Герман хүнтэй гэрлээд ингээ оршин суух зөвшөөрлөө солиулаад Германы иргэн болсон ч юм уу эсвэл ингээ оршин суух зөвшөөрөл маань ингээ цаашаа үргэлжлээд явдаг ч юм уу ийм тал дээр туршлагатай хүмүүс байвал надад дуртай гоё зөвлөгөө өгөөрэй тий ингэж яадаг шүү гэд би хүмүүсийн туршлагаас сонсохдоо үнэхээр их баяртай болно. Гэхдээ би үнэхээр мэдлэг мэдээлэл байхгүй болохоор яг гоо ингээд хайвал гарч ирэх л ахaltaа. Гэхдээ одоогор дөнгөж нөгөө юунаас амралтаасаа хурж ирчээд нэгэн 7 хонцсон байгаа хгүй юу. Тэгээд бүтэнсээ өдөр юунаас Монголоос ирсэн. Одоо яг 7 хоногийн өмнө гэсэн үг. Тэнгүүтээ шууд нэг өдөр нь өглөөний ээлжиндээ яваад ингээд 4 өдөр ажилласан байхгүй юу. Нэгт 2 өдөр би өглөөний ээлжтэйсэн. Тэгээ 3 дахь 4 өдөр шөнийн ээлжтэйсэн. Тэг ингээд бүр миний бүх ингээд ритмус бүр ингээд байхгүй заяа газар дор нойр юудаггүй амар ч юм болсон. Би ерөөсөө тийм амар тухтаа ерөөсөө амарч чадахгүй байгаа. Тэгээ өчтөр 5 өдөр яг нэг гайгүй сайхан унтсан юм. Тэглэж гисэн ингээл энэгээр хийх юмнууд ингээл гарч ирээд байгаа хгүй. Зүгээр суух ерөөсөө тавилан байхгүй. Хийх юмнууд ингээ байг гарч ирээд идэг за. Өөртөө нэг амралт өгчихээл за таригдчих гэл. Ерөөсөө нэг би ястаж жаад нэг гач юм а гэж аяа бодох юм а. Ерөөсөө олигтой амарч чадахгүй. Тэгээд өчтөр ихэд ингээл гэр орны цэвэрлэх өдөр ирчихэж байгаа. Яг тэр миний нэг амарч байгаа амралтын өдөр байгаа хгүй. Тэг би дараагийн талаар ажиллах хэрэгтэй болно. Тийм болохоор ингээ гэрээ цэвэрлэх хэрэгтэй, шалаа авах хэрэгтэй, орд үсгэрийн давыг солих хэрэгтэй энэ төр гэл. Тэгээ байж итл нөгөө Монголоос баахан ном авчирсан. Тэгээ би тэр өчтөр номын тавирыг ики орж авч өөрөө угсарсан байхгүй юу? Яг тэр Паскал ажилтайсан болохоор тэгээ би тэрийг авахгүй л миний сэтгэл санаа амархгүй байсан байхгүй юу? Тэгээд гутлын тавир маяг аваад тэрийг угсарч мөксраад өчтөр ер нь бол нилээ жоохон завгүй байсан. Тэгээ би ер нь жоохон хурд яриад ах шиг байна тий. Тийм болохоор танаас хурдан байл жоохон удаашруу сонсороо гэж хэлээ. Би угаас амар хурд ярьдаг шүү найзуудаа. За. Тийм ээ. Тэгээ би ингээ олигтой амарч чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр ингээд нэг одоо ингээд жоохон амрах зав гарч байгаа дээрээ эмчилгээ хийж бодож байна. Тэгвэл одоо дараагийн талаас ингээд ажил мэжилтэй гэл хизээж бичлэгээс ядилж амжихын тий яаж байгаа нь спортоо бас явчмаар байна гэд бодож байгаа юмуд амар их байна ёо. За тэгээд тийм байна. Тэг юу ярьж илаа. Тэг ингээд зав гарах юм бол тий хурмынхаа талаар
судлаа гэсэн бодол бас байна. Тэг ингээд хэлсэнчлэн гоё аав ээжтэйгээ хурмөрмөд тэмдэглэл гоё ч юм шиг тий. Тэг яачсан бодож л энэ да 11 сар хүртэл бодох хугацаа байна. Тэгээд 11 сард нөгөө дараа жилийн амралтын төлөвлөгөө хийх хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр бид угаасаа дараа жил хурмаа хийх бах. Тэгээд яг хизээ хийх үү, яаж амралтаа авах юм ах уу гэдгийг ингээ сайхан төлөвлөх хэрэгтэй байна. Тэгээд Паскалд Монгол үнэхээр их таалагдсан. Цаашаа ингээд явахынхаа өмнөх өдөр нь бүр ингээд баг депресд ороо заяа. Би Германд очиж шал амтгүй хоол идээд ажилдаа явна гэхээс ингээд дургуураад ингээд бүр ингээд гачин царайлцсан за. Монголын бүр ингээд хоол унд амар таалагдсан гэсэн. Тэг ингээд байгаль амар гоё заяа. Тэгээд Монгол явсан юуны талаар угаасаа ингээд бичлэг орно. Тэгээд Паскалаас өөрөө юм тусдаа бичлэг хийн Монголд очиод ингээд цаатгамд чинь одоо анзаарэгдсэн тэг ингээд соёлын ялгаатай зүйлүүд юу байна гэдэг талаараа өөрөө надаас сууж аваад бичлэг хийн гэсэн. Тэгээд ингээд хийх бичлэгнүүд ер нь орох бичлэгнүүд зөндөө байгаа. Тийм болохоор та нар манд гоё хүлээж агаараа за би зав заагаараа сайхан янзлаад энэ талаад оруулнаа. За тийм байна. Тэгээд өөр чин ярмаар байгаа юм үлээ. Тийм нэг хэлмээр байгаа юм. Паскал Лотерийг анх үерхэж эхэлж байхад юу яжсан? Хүмүүс ингээ айгүй их сөрөг комментэд биччихсэн заяо. Тэрнээс нь би нэр скриншот хийсэн байсан тэрийг оруулъя гэж бодож ирсэн. Марцсан байж тээ. Ингээ баахан толгоон төр юм ирэлдээд тахаар сайхан өсрөөл явчих шүү дээ заримдаа би чинь. Паскалтай одоо би чинь танилцаад 2024 оны 3 сарын 11-нд лүү. Тийм 3 сарын 11-нд хамгийн анх битээр анхныхаа дэйтийг хийжсэн заяо. Намайг өдрийн ээлжнээс тарахад битээр хотын төвөр ингээм хамт алхажсэн байхгүй юу. Тэгээд яг ингээд официал болсон нь болохоор 2024 оны 11 сарын 25-ны өдөр надаас ингээд яг жигнэсээ чи ингээ миний найз охин болох уу гэж асууж исэн. Тэгээд тэрний араас 2-7 хоногийн хугацаанд л шууд яг ингээд надаас чи миний найз охин болох уу гэж асуучаад тэгээд надтай ингээ хамт амьдраа чи гэсэн байхгүй юу. Тэгэл би шууд ингээ 2-7 хоногийн дотор шууд нөгөөд ирсэн за. Угаасаа би ч баг эдний л амьдарч исэн юм чинь. Гэтэ очиж хуцаа салхал ингээл өрхтэй ижсэн за яг тэр үед. Тэгээд тэрнээс хойш гэхээр ч одоо нэг жил 7-8 сар тий ер нь бол ингээ үерхсэн гэх юм уу. Яг танилцаад би бинийг мэддэг болоод ингээ 2 жил 3-4 сар болж исэн байна. Тэгээд би гэрлэх санал авсан байна. Ингээд харахаар германчуудын юутай харьцуулахад тий одоо Verhältnis германчуудын ингээд гэрэлдэг юунуудыг ингээд харьцуулахад харьцангуй эртээ байгаа байхгүй юу? Яг тэр ингээд германчууд амар удаан үерхээлээдэг заяо. Бараг 5-6 жил үерхчиж нэг ингээд гэрлэх санал авдаг ч юм уу тий. Тэгээд манай нөгөө юуны айлын хүмүүс операар ирсэн айлын хүмүүс бараг ингээд 10 жил үерхэж жагаад тэгээд гэрлээд тэгээд гэрснийхээ араас дахиад нэг 5-6 жил ингээд хүүхдгүй байж байгаа. Тэг ингээд хүүхдтэй болсон ч юм уу тий. Тэгжсэн байлээ. Тэгэхээр ер нь германчуудын ингээд тэг гэрэлдэг юм ёс заншлаас харахад Битэрийн хувьд бол ингээд хурдан явж байгаа юм шиг надад санагдаж байгаа. Гэхдээ надад гоё ягаа. Юу ахаас өмнө Монгол явахаас өмнө ингээд Паскал ярьдаг лээсээ. Хоёлоо тийм эрт гэрлэн гэж байхгүй энэ гэл тэгдэг сохот хэлчих ёо за. Энийг заавалж идэх хэрэгтэй юм ядаргаатай ингээд бодоод идэгээс ахгүй. Тэгсэн чинь энийг айл хэдийн ингээд план болчоод нэг ингээд айл хэдийн төлөвлөчөөл надаар ингээд тоглоал гэсэн юм билээ л дээ. Миний төвчээр шалгах гал тэгсэн юм яасан. Тэгжсэн. Тийм тэгээд бас нэг ингээд бодож байгаа юм нь юу гэхээр битээр гэрлээ гэж бодоход би Паскалийн одоо нөгөө арийнхан наах намаа байгаа шүү дээ. Одоо германчууд чинь Паскалийн нэр чинь Паскал Кюпас ахгүй юу. Тэнгүүд би одоо Паскалийн арийнхан нэрийг авах уу яах уу гэж бодож байна. Хэрвээ би өөрийнхтэйгээ аваад үлдчихин өөрийнхөө одоо миний Монгол наах намаа байгаа шүү дээ арын нэр одоо уг гэсэн үг. Тэрийг аваад үлдчихвэл Паскалтай гэрлээд одоо хүүхдтэй боллоо гэж бодоход би хүүхдээ аваад ийшээ аялах хэрэгтэй боллоо гэхэд нөгөө ээж нь хүүхдээсээ өөр овогтой хахаар юу нисэж барихад асуудал гардаг гэд тэгжсэн. Тийм болохоор бодож гинөө. Тэгэхээр чи би одоо ууган заяа Кюпас гэж нэртэй болно гэсэн үг. Амар сонсож байгаа зү тий уртл ингээд шал өрөөдсөн артлын Кюпас гэд. Уг нь бол герман наах намаатай овогтой хахаар фотайл давуу тал амар ихтэй л дээ. Би одоо ингээд утсаар ярих болгондоо арийнхаа угийг ингээд
үсгэлдэг заяа. Тэглээ ч гэсэн тэр хүмүүс ингээд миний овгийг хизэж зүв бичдэггүй. Тэгээ би бүр ингээд тэрнээс амар ядаргаатай байдаг за. Тэгтээ одоо яах вэ? Тэгэл байнга тийм асуудал гарахгүй утаар арих болгонд л тэгж байгаа юм чи. Тэгээ утаар арих нь хэрэг хичүүлээд тий. Тэгээ миний хамгийн хайж байгаа юм хребтер ингээ хүүхдтэй болчих юм бол хүүхдтэйгээ нисч чадахгүй би одоо ганцаараа нисч чадахгүй байх үдэ гэдэг асуудал байгаа даахгүй заавал аваасан зөвшөөрөл авна гэдэг ч юм уу. Би нэг фэйсбүүкээс тийм юм уншиж ирсэн юм аа. Тэгээд тийм юм дээр жоо санаа зовж ин тэгээд тэрэн дээр бас туршлагатай хүмүүс байвал та нар гой туршлагаасаа хуваалцаж комент өчөж орж ирээрэй. Эсвэл над руу инстаграмаар ингээд чатаар бичсэн ч болно шүү. За. Тийм байна. За одоо тэгээ би та нарт хамгийн анх Паскал хоёрыг үерхэж хэлж байхад ингээд хүмүүсийн хэлжсэн сөрөг комментуудыг уншиж үгүй заяа. Нэг айхтар ихж байгаагүй л дээ. Тэгтээ ер нь ингээд 1 2 3 байжсэн. За нэг хүн ингээд чижсэн. Юун гадаад үгэн сурчлаад байгаа урвагч вэ? Хүний нөөцийн дутагдaltaй улсад энэ бол гэмт хэрэг гэсэн заяа. Тэнгүүтээ хувь хүн хоёр хүний хооронд бол хамаагүй олон нийтэд битгий маяглаад байгаараа гэсэн нэг юм комент хийчихсэн. За нэг хүн гадаад өвгөн чиг шиг манай муу Паскалыг юу гэж байгаа юм би 34 настай шүү дээ өөр хим. Тэнгүүтээ дахиад нэг хүн ингэж хэлсэн харь ир дагаж худлаа мөрөөдсөн хүүхэн гэж байгаа байхгүй юу. Мэдгүй. Тэнгүүтээ дахиад нэг хүн ингэж хэлсэн гадаад ирийн дэвсгэр тийм ээ хүмүүсийн хамгийн их уралдаг зүйл бол гадаад ирийн дэвсгэр чимүү дэвсгэр гэдэг заяа. Тэсэн чи би дэвсгэр нь биш үйл яах вэ? Би дээр нь гардаг нь үйл яах вэ? Би хүнчлэн үйл яах вэ? Гэж хүмүүс надад хэлж байгаараа гэж хэлжсэн. Тэгээд та нар мэдгүй шүү дээ. Тэгэнгүүтээ дахиад нэг хүн ингэжсэн. Уучлаарай надад хамаагүй л дээ. Гэхдээ чи тарган бүдүүн залуугийн өмнөөс ажиллаж амьдраад байгаа болов гэж бодоод байна. Sorry. Хайр амьдрал аж ахуй заавал зөв гэж бодож дүгнэх нь буруу байхаа. За уучлаарай гэсэн байхгүй юу? Манай мө Паскалыг тарган бүдүүн гэж авд юм да. Манай хүн тийм бүдүүн биш. Жирийн л жинтэй заа юу. Жог ингээ хөөхөн гидтэй тэр гидсэн аим хөөхөн байдаг. За ингээд битээр буудан дээр өвчих ч юм орон дээр өвчих би ингээ гидсэнд нь ингээ гараар ингээ бариад ингээ хөвтгөр гоё идэх байхгүй юу? Тэг манай хүн чинь дасгал хөдөлгөөн хийдэг. Тэг Монголд очиод би урнаагчтай уулзсан байхгүй юу? Тэгсэн чинь урнаагч ингэж хэлжсэн. Таны хүн чинь зурган дээр нэг юм намхан жоохон юм тэгээ махлаг юм шиг харагдаад гэсэн үгүй юм байна шүү дээ гэж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд бодсоогүй нэрээ Паскал зурган дээр жоохон тийм бүдүүн харагдаад бид юм болов уу гэж би бодсон. Манай хүн өндөр шүү дээ метр 82. Тэгээд та нар манай хүнийг юу гэж байгаа юм бэ? Тэгээд тийм л энэ да. Тэгээд одоо яг юу ингээд гадаад нь тэгэрлж байна. Гэхдээ би өөрөө тэгээ ер нь гэхдээ хүмүүст яг яагаад тэр нь ингэж муухай санагдаад байд юм бол мэдгүй байна. Би бол үнэхээр аз жаргалтай байгаа заа юу. Тэгээ тийм байхад тэр л чухал үстэй тий ер нь бол ямар нэгэн гэр бүлийн хүчрхийлэлт байна уу байхгүй байна. Би үнэхээр аз жаргалтай happy байна уу байна. Тий сэтгэлийн амар амгаланд ингээ сайхан амьдарч байна. Тий ингээд сайхан тохилог гэрт ингээд сайхан аз жаргалтай тэг ямар ч айдас хүзгүй ингээд амьдарч байна. Тэгээд дэрвүү сарал амьдарч байгаадаа бас ингээд баярлж байна. Бурхандаа талархаж байна. Тийм байхад тэг ингээд чи юм уу гадаад ирийн дэвсгэр гээд хүмүүс жоохон уурлаад байгаа нь жоохон тийм л байна. Гэтэ яг би сурчлаад байгаа юм бол биш л дээ. Монгол залуус нь бас сайхан байдаг байж магадгүй. Би Монгол залуутай өргөж үзег болохоор үнэхээр туршлага бол надад алгаад. Гэтэ тэр нэг хосуудын ертөнц гээд нэг группээс уншиж хаад Монгол эрдэжүүд ямар амар юм бэ бурхан минь. Тэг араар тавина. Тэнгүүд яаж яж байгаа л ингээл хинэрээ араар тавьсан байна за ингээд амар заван. Тэнгүүтээ ингээд зодно. Тэнгүүтээ ихэнх нь ингээд архины асуудалтай эсвэл тоглоом моглоом донтой ч юм уу тий эсвэл ингээд хадам мадам мэжүүдийн асуудалтай ч юм уу тий ингээд гэрийнхний асуудалтай ч юм уу тий ингээд эсвэл ингээд бие дад чадаагүй ихнэрээрээ тэжээлэгдэх ч юм уу эсвэл ингээд гэр орондоо мөнгө төр оруулж ирч чаддаггүй ч юм уу. Тиймэрхүү асуудалтай хүмүүс зөндөө амар ингээд уншаад байхад тий амар хэцүү санагдаад байдаг. Тэгэхээр надад одоо тийм асуудал юусоо байхгүй. Би ингээд амар сэтгэл амар байна тий. Гэтэ тэр хизээж ингээд ирээдүйд гараад ирэхийг үүсэхгүй ч гэсэндээ одоогийн байдлаар бол надад тийм байхгүй. Тэгээд бид төр ингээд ярилцдаг амар ингээд нээлттэй ярилцдаг. Тийм болохоор заа мэдгүй ямар ч гэсэн Монгол залуутай үргэлжсэн туршлага байхгүй болохоор би сайн мэдгүй байна. Тэгээд ямарсан гадаад залуутайгаа би өөрөө ингээд сайхан ажиглалтай байгаа учраас та нар маань гоё хайрлахыг гэж хүсмээр байна. Тийм л энэ найзуудаа. Ер нь ойрын хугацаануудад
маш их олон бичлэг орох хаа гэж бодож байна. Нэгдүгээрт Монгол явсан бичлэг орж ирнэ заяа. Тэнгүүдээ Паскалтай ингээд Монголын талаар яаж байгаа бичлэг гэж орж ирнэ. Тэнгүүдээ энэ өчтөр юу вэ тэнд юу болж байна? Өчтөр юм авч явсан энэ авсан юмнуудын бичлэг тэгээд тэр миний ингээд босгож байгаа ингээд бичлэг бас нэг хийсэн байгаа тэр орон заяа. Тэгэнгүүтээ өөрчөрөх лээ. Би нэг шинэ машин авсан байгаа. Машиныхаа талаар бичлэг оруулна гэд бодсон байгаа. Тэрийг оруулах уу яах вэ гэж бодож байна. Хүмүүс ингээд жолооны өмнөлгөө авсан бичлэг оруулсан байхгүй юу? Тэр чинь хүмүүс бас ингээд хэрэгтэй юм болоо гэж би батсан байхгүй юу? Тэгээ Монгол жолооны өмнөлгөө байж байгаа тэрийг герман жолооны өмнөлгөө солиулахад ингээд хичнээн төгрөг болсон яасан талаар оруулах юм гэсэн чинь ингээд зарим нэгэн хүмүүс жоохон сөрөг комент өччихсэн. Хүний хийдэг юм хийцэн юм шиг юундаа тэрийг гайхуулаад байгаа юм ч гэсэн юм уу те. Ихэнх комент нь ингээд эерэг байсан л та ингээд баяр хүрээ гэж юм уу те. Хэрэгтэй мэдээлэл байна мэн гэж. Гэхдээ тийм ганц хоёр сөрөг комент харагдажсэн хүний авдаг юмыг авцсан юм уу гэж байгаа шиг тий. Тэр ингээд надад ингээд нөлөөлөхгүй л дээ хүмүүс зэрэг болж ивэл би тэрнийг л баяртай байна тий. Угаасаа сөрөг хүмүүс хаасайгүй байж лээдэг. Гэхдээ би ингээд бас тийм машин авсан басна оруулж гураас дахиад ороод ирэх юм болов хүний авдаг машиныг авцсан юм шиг гайхууллаа гэдэг ах юм болов гэж бас бодож байна. Гэхдээ яг уу. Гэхдээ би оруулна яах вэ зүгээр. Угаасаа сөрөг хүмүүс хаасайгүй байж лээдэг шүү дээ. Сонин сөрөгийн нэрээ ингээд цацаад тий. Тэгээд энэ бичлэг танаар таалагдсан бол гоё. Лайк дараарай тэг хэлсэнчлэн гоё. Туршлагаасаа тэг надад зөвлөгөө өгөх зөвлөмж байвал ингээ гоё коммент дэвчиж орж ирээрэй. Тэгээд энэ бичлэг таалагдсан бол сувгийн маань гоё subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Bye bye.